Сайн байцгаана уу. За чи минутэлээ суугта давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ би та нартай юу хуваалцахыг хүссэн бэ гэхээр Италийн энгийн ч гэсэн хүмүүсийн мэддэггүй зүйлсийн талаар би та нартай сонирхуулахар шийдлээ. Тэгээд яг одоо би сургууль дээр байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр бол ерөөхдөө сургуулийн ойр орчимд байдаг зүйлсийн талаар яриа гэж бодлоо. За тэгээд ерөөхдөө Итали руу ирье гэж бодож байгаа хүмүүс ер нь энэ зүйлсүүдийг ер нь зайлшгүй мэдээд авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд айгу сонирхолтой хоолн миний бичлэгийг дуусла үзээрэй. Бичлэгээ эхлэхээс өмнө танараасаа нэг зүйлийг хүсмээр байна. Хэрвээ танд миний бичлэгүүд таалагддаг болвол бичлэгүүдийг маань үздэг болвол subscribe дарахаа битгий мартаарай. Ерөөхдөө та бүгдийн маань subscribe болвол надад маш том дэмжлэг бичлэгүүдээ хийх дараагийн мотивацийг өгдөг юм шүү. Тийм болохоор хэрвээ subscribe дарж амжаагаа болвол дарахаа битгий мартаарай. Баярлалаа. За бичлэг рүү орцгоё. За хамгийн ихний зүйл нь юу вэ гэхээр энд Италид давхар болвол 0-аас эхэлдэг. За одоо энэ харагдаж байгаачлан энэ нэгдүгээр давхар болвол одоо монголоор 2-дугаар давхар гэсэн үг. 2-дугаар давхар бол монголоор 3-дугаар давхар гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо яг миний энд байгаа яг одоо энэ ихний давхар болвол 0 давхар гэж явдаг учраас нэгдүгээр давхар гэвэл одоо монголоор ойлгоод дээшээгээ гараад шатаар өгсөд 2 дахь давхар гэж ойлгоно гэсэн үг. За одоо жишээ нь хартаа энэ давхар нь тийм багц 0 1 2 гээд. Одоо би бол 2 давхартай энэ бол монголоор 3 давхар гэсэн үг. За дийлэнх лифтэд бол ийм хөрхэн жижиг юм хуучны ийм лифтэд байдаг байгаа. За 2 дахь сонирхолтой зүйлийг нь харуулъя. Ашиггүй хүн байхгүй. Учиргүй бичлэг хийгээд явж байхад ингээд амир хүмүүс байгаад харж байгаа хичээд байдаг байхгүй юу? За Италид болвол одоо сурж байгаа оюутнууд манай бүгдээрээ мэдж байгаа энд бол халуун уух юм олж уяа гэвэл одоо бидэнд энэ кофений машины халуун кофенаас өөр сонголт байхгүй. За халуун шоколад бол байгаа. Харин одоо Монголд бол бид нар ингээд ийм усны машинд бол дандаа ингээд хүйтэн, халуун, бүлээн гэсэн ийм 3 сонголт байдаг штэ. Гэтэл энд бол одоо нөгөө хүйтэн, бүлээн одоо халууныхын оронд энд бол газтай усны сонголт байдагаараа ялгаатай. Тэгээ Монголд бол бид нар дандаа нөгөө юм халуун ус уугаал одоо нөгөө найруулаг цайн байгаа уугаа явж идэг штэ. Гэтэл энд бол ингээд тийм боломжгүй ерөнхийдөө хааж явсан албан байгууллагын ч гэсэн одоо сургууль дээр ч гэсэн юм усны одоо машинууд бол дандаа ийм 3 сонголттой халуун усны сонголт байдаггүй. За 3 дахь зүйл нэ штэ те. Энд Италид болохоор камер нэг их байдаггүй заяа. Одоо жишээлбэл та хардаа ийм том ийм одоо ийм хоол идэх хэсэгтэй ийм том ийм танхимуудтай энэ том зааланд бол нэг ширхэгч камер би одоо олж харсангүй. Угаасаа сургуулийн нөгөө нэг энэ танхим дотор нь хүртэл ингээд камер ерөөсөө байдаггүй амар сонио. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Италийн дийлэнх барилгууд, гудамж талбай ч гэсэн ер нь дийлэнх нь хуучны барилгууд байдаг учраас дээрээс нь сүүлийн үеийн ч гэсэн ерөнхийдөө камержилт бол байгуу бага байдаг юм гэж анзаарсан. Тэгээд одоо би жишээлбэл одоо сууж байгаа номын сангаа харуулъя заяа та надад камер байхгүй. Тэгсэн хэрнээ ингээд нөгөө одоо лаптоп ч юм уу юмнуудаа ингээд хүмүүс ингээ угаасаа үлдээгээ авчдаг тийм яг алга болтгоо аюулгүй л тэг. Гэхдээ л ингээд сонин миний одоо нөгөө ойлголтоор болохоор ингээд камергүй газар үлдээгээд явна гэдэг бол амар хэцүү аахгүй. Дээрэс нь ингээд камергүй хэрнээ ингээд аюулгүй байна гэхээр ингээд одоо буухгүй байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ тийм камергүй ч гэсэн аюулгүй байдаг. Тэр бол ингээд нэг 3 дугаар сонин зүйл. За дөрөв дахь зүйл нь юу вэ гэхээр энд Италид биш үү ийм 2 ийм нарийнхан шонтой ийм оролтыг ашигладаг. Тэгээ ерөнхийдөө одоо сургууль дээрч тэр үзэр үйлчилгээний газрууд харж тэр дандаа ийм 2 шонтой залгуурыг ашигладаг учраас ирэхээс өмнө ийм одоо оролт эсвэл ерөнхийдөө ийм одоо олон залгуур ч юм уу те эсвэл ийм 2 шонтой юмнууд авчирна гэсэн үг. Энийг бол анхаарах хэрэгтэй. Тэгээд ирээд бол мэдээж худалдаж авч болно. Гэхдээ яг оюутнууд бол ялангуяа ирсэн өдрөөсөө эхлээд утас муцаа цэнэглэх юм шаардлага гардаг учраас ийм залгууртай байдаг гэдгийг нь ер нь бол маш сайн анхаарал ирэх хэрэгтэй.
За 5 дахь сонирхолтой юм нь энийг бол хүмүүс ихтэй мэдчихэж магадгүй угаасаа энд бол италичууд цүнхээ ер нь дандаа газар тавьдаг. Тэгээд гэртээч, гадаач, сургууль дээр ч ер нь хааж исэн цүнхээ газар л тавьчихдаг шууд. Тэгээ монголчууд бол бид нар цүнхээ газар тавихгүй, газар тавьж болохгүй гэж заалгадагаас гадна газар тавьбал угаасаа айгүй амархан муухай олчдаг болохоор ер нь газар тавьдаггүй шүү дээ. Аль болох санал дээр дээшэл тавьдаг. Тэнгүүд энд бол яг газар тавьдаг ч гэсэн ер нь дийлэнхтэй нэг амар тийм бохор биш гайгүй цэвэрхэн байдаг гадаа бишэл бол ер нь анги танхимын шал бол айгүй гайгүй цэвэрхэн байдаг болохоор нэг тавихад бол тийм амархан муухай болоод байдаггүй. За тэгээд богинохон ч гэсэн хэрэгтэй мэдээллүүдийг та нартай энэ бичлэгээр хүргэж чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд ерөөд айгүй энгийн зүйлсүүд юм шиг боловч мдэггүйгээсээ болоод одоо төөрөх анги олохгүй төөрөх ч юм уу иймэрхүү асуудлууд бол ингээд баггүй үүсдэг. Одоо миний хувьд жишээ нь ингээд сайхан би энд нөгөө найзтайгаа уулзах гад би энийг давхарт хүлээж исэн чинь манай найз маань намайг яг 0 давхраар ингээд намайг хайгаад яваад исэн байх жишээ нэг гэтэл би нэг давхарт ингээд одоо буюу монголоор бол 2 давхар гэсэн шүү дээ. 2 давхар найзаагаа ингээ хүлээгээд байсан. Нэг тиймэрхүү одоо асуудлууд бол ингээд нэрсээр үүсэт байдаг. Тийм болохоор ийм энгийн ч гэсэн энэ зүйлсүүдийг та нартайгаа хуваалцах нь зөв юм болов хэрэгтэй болов гэдэг үдээс ингээд хуваалцлаа. Тэгээд бас өөр ийм сонирхолтой зүйлсүүд одоо зөндөө бас бодогдож байгаа тэр талуудаараа бичлэгүүдээ бас хийх болно. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан болвол subscribe дарахаа битгий мартаарай. Миний Chimney Tale гэдэг Instagram-ыг дагуул бас би сонирхолтой reel-үүдийг хийх гэж хичээж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.